Сайн байцгаана уу? Jama Miracle Group-ийн гайхалтай хүч хэрэглээдрүүд минь та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Спонсор нь эмчилгээний наалт гэж нэрлэгддэг Gem Magic Patch энэ талаарх монгол хэл дээрхтэй ойлголтыг хүргэхэд бэлэн болоод байна. За энэ эмчилгээний наалтыг бид нэр хүзүү хоолой өвддөг, за өвдгөн өвддөг, мөрөн өвддөг, за тэгээд гидсний хэсгийн ямар нэгэн өвдөлт, нуруу өвддөг. Энэ бүх өвдөлтөнд бидний наалтыг наах боломжтой байдаг байх нь байна. За ерөнхийдөө бол булчингийн өвдөлтийг намдах зорилттой эмчилгээний наалт гэж ойлгож болох юм байна. За тэгэхээр энд маань өөрөө 600 гаусны хэмжээтэй сорон зорсон байдаг. За маш сайн наалтдаг мөн суналттай агаар нэвтрүүлдэг маш сайн чанарын даавуугаар наалтынх нь даавууг хийж өгсөн байдаг. За энэ дотор маань нийт яах нь 60 ширхэг орсон байдаг ийм наалт байх нь. За тэгээд бичгэн ширээний ард их суудаг, удаан суудаг хүмүүсийн хувьд бол хуян хөөрөх гэдэг асуудал асар их байдаг. Тэгэхээр хуян хөөрдөг хүмүүс бас энэ наалтыг наахад асар өндөр үр дүнтэй байдаг. Ер нь бол булчингийн аль нэг хэсгийн булчингийн өвдөлтийг маш амархан барьж зогсоож өгч чаддаг наалт байгаа. За тэгээд бүгдээ Солонгос улстай эмчилгээний зорилттой наалт гэдэг аль бие усны сертификатыг хүртэл авсан байгаа. За ийм бүтээгдэхүүн байх нь. За энэ маань энэ улаанаар тэмдэглээд улаанаар гаргасан хэсэг бол биеийн өвдөлт байгаа хэсгүүд, эдгээр хэсгүүдэд бид нар бол шууд нааж болно гэсэн үг. За наалтан дотор харах юм бол яг энэ курсор байгаа хэсэгт харах юм бол энэ хар чулуу байна. За энэ хар чулуун дотор маань өөрөө соронцтой эрдэнийн саранзан чулуу орж өгсөн байгаа. Тэгэхээр энийг бид нэр зүү гэж нэрлэдэг л дээ. Яг энэ наалтан дээр орж ирэхээр энэ бол зүү гэж нэрлэдэг юм байна лээ. За тэгэнгүүт энэ яг хар чулууг маш сайн бид нэр өвдөлттэй хэсэгтээ тааруулж наах хэрэгтэй байдаг. За тэгээд энэ чулууг маань нэг авсан байхад бид нар алуу болгочихгүй бол яах нь вэ? Та артлынхын наалтын энэ хэсгийг хэрэглээл солиол наагаад байхад та бас яах нь алга болохгүй бол насан туршдаа хэрэглэж болохоор идвэл энэ наалт байхгүй юу? За тэгээд соронзын хүчийг ашиглаж хийгсэн эрдэнийн соронзон хачулуу хамт орж өгсөн ийм гайхалтай эмчилгээний наалт зүү байх нэ. За тэгээд удаан хугацаагаар гэрийн ажил хийдэг юм уу? Яг нэг байрлалд зогсоод тэр үйл хөдөлгөөнөө хийдэг. Нэг бол байн компьютераар суугаад гараа хөдлөгдөг хүмүүс юм уу? Нэг зайдал зогсоод удаан хугацаанд нэг хөдөлгөөнийг давтаж хийдэг хүмүүсийн хүзүү тэгээд мөр нуруу, за эдгээр бол чилдэг байгаа, өвддөг байгаа. Эдгээрт бол булчингийнх нь өвдөлтийг намдааж өгөх нь байна. За компьютерийн урд бас удаан хугацаагаар суудаг хүмүүсийн буглаг, гарын бугуун хэсэг бол бас их өвддөг. За та тэр өвдөж байгаа хэсэгтээ бас нааж өгөх боломжтой. Мөн удаан хугацаагаар хөдөлгөөн хийдэг тамирчид байна, тийм үү? За энэ хүмүүсийн хувьд ч гэсэндээ хөлийнхэн шагааны хэсэг, дараа нэрийн булчин гэж яригддаг тэр хэсэгтээ өвдгөн дөмөн наах юм бол тухайн өвдөлтийг намдааж өгч чаддаг байх нэ. За манай наалтны хамгийн онцлог хэсгүүд нь бол юу вэ гэхээр сайн хэлсэн 4-way 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 spandex vondan гэд наалт тэр даав биенд наадаг хэсгийг нь хэлээд байна л да. За маш сайн чанарын агаар салхи нэвтрүүлдэг гэхээр амьсгалдаг даав байх нь байна л да. Агаар салхи нэвтрүүлдэг даавыг
энд хийж өгсөн байгаа. За энэ маань өөрөө агаар салхи маш сайн нэвтрүүлэхээс гадна хөөрхөн гой сунж өгдөг тийм материалтай даваа байгаа. Тэгээ энэ маань өөрөө энэ даваагаар хийснээр энэ маань одоо арсыг захтнуулдаггүй байх нь байна л да. За мөн одоо хөлс гарсан үед энийг удаан хугацаагаар наасан тохиолдолд бас ийм аллерги үүсгэхэд харшлын одоо шинж тэмдэг үүсэх гээд байдаг. Тэгвэл энэ даваа байснараа хөлс нь гарсан үед ч гэсэн яг нөгөө амьсгалдаг учраас харшил үүсэхгүй байлгаж чаддаг. Одоо ийм даван материалыг бол ашиглаж хийсэн байгаа. За тэгээд энэ материалын одоо хийсэн үндсэн наалтдаг материалын одоо дамыг хөлсийг нэвтрүүлэх чадвар. За тэгээд хэр хүний биед аллерги өгч байна. За тэгээд хүний биед хортой хэд хэдэн хэсгүүдээс одоо шинжилгээ ороод эдгээр хүний биед хортой нэгт зүйл байхгүй гэдгээрээ бүгдэн дээр нь тестээр бол баталгаажсан байх нэ. За тэгээд энд маань бас эрдэнийн соронзон хачуулаа орж өгсөн гэж байгаа шүү дээ. За эрдэнийн соронзон хачуулаа ямар ч гэдэг бид нар бүгдээрээ мэднэ. За хүний биетэй ижил хэмжээний одоо долгионыг ялгаруулдаг буюу энерги ялгаруулдаг чулууг эрдэнийн соронзон хачуулга гэж байгаа. За зөвхөр энгийн эрдэнийн чулууны энерги бол одоо энэ чулуу эрдэнийн соронзон хачуулгын энгийн эрдэнийн одоо чулуунаас 3 дахин илүү энергийг өөрөөсөө бол ялгаруулдаг ийм чулуу байгаа. За тэгээд Солонгос одоо Бүгд намар Солонгос улсын одоо шинжилгээний шинжилгээ судалгааны төвөөс одоо гаргасан одоо тестийн дагуу одоо лабораторийн шинжилгээний дагуу бол 99.5% яг ням бактери эсрэгч чадвар асар өндөртэй чулуу гэдгийг бол бид нар мэдэж байгаа. За энийг жамаг сонссон бүх хүмүүс л хангалттай мэдэж байгаа. Тэгэхээр эрдэнийн соронзон хачуулга үнд маань орж өгсөн байх нэ. За энэ зураг маань одоо наасан байдал байна. Хүмүүс бид нар хүзүү чилсэн тохиолдолд ингэж дөрвөр наагаад одоо хуян гэж ярьдаг хүмүүс ингээд хоёр талдаа мөрөндөө дөрвөр ингээд нааж өгөх юм бол маш сайн байх нь байна. За гар бугалганы өвдөж байгаа хүмүүсийн хувьд бол ингэж наах нь байна За нуруу өвддөг хүмүүсийн хувьд бол ингэж нуруундаа нааж өгөх нь байна. За тэгээд мөрөн өвддөг хүмүүс гарын бугалах хэсгээр ингэж наах нь гэж харуулсан За тэгээд одоо тохойны хэсгээр одоо өвддөг бол яг нар тал дээр нь наах нь байна. За тэгээд наахаар ингэж наах нь байна. За бидний одоо энэ бол Солонгосын 500-гийн зоосны одоо хэлбэр байгаа юм. Тэгээд энэ зоосон дээр хэмжээтэй ижлэхэн шахуу байна одоо хэмжээний хувьд. За энэ маань саяны наалт ингээд гялгарын тунгалаг цаасан дээр ингээд тааруулаад бууран хилцэн бид нэр эндээс салгаж аваад бие дээр нь ачих юм байгаа. Тэгээ бас зафаас оролттой. Энэ нь өөрөө зафаас нь ирсэн байдаг. За тэгэхээр бид нэр нэг удаа хэрэглээд 2-3 хоног одоо 2 өдөр наахыг бол зөвлөдөг. 2 өдрөөс дээш 2-3 өдөр. За үүнээс дээш бол та өргөжлүүлэн наах шаардлагагүй. Наахыг зөвлөдөггүй юм байна лээ. Тэгэхээр хамгийн ихдээ та 3 өдөр дараалаж наагаад хэсэг хугацаанд амраах хэрэгтэй гэсэн үг. За мөн одоо арсны харшилтай хүмүүс байна тийм үү. За арсны харшилтай хүмүүсийн хувьд бол нэг нас хэсэгтээ өргөжлөд наагаад лахаар тэр хэсэг нь одоо асуудалтай юм гарах гад байдаг учраас аль болох одоо байрын сэлгэж одоо наавал их зүгээрээ. За энийг одоо бид нар наасан дайрууд ямар нэгэн байдлаар харшил өгөх юм бол та яах нь одоо даруйхан солиод хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн үг л дээ. За тэгээд үүнийг одоо хэрэглэхдээ бид нар анхаарах зүйлсүүд бол нэлээд хэдэн зүйл байгаа. За тэгээд энд маань энэ
Тэгээ наадагдлын тэг 3 өдрөөс илүү бол бити хэрэглээрэй гэж зөвлөж штэ. За тэгээд арьс их эмзэгтэй хүмүүс бол наагангуутай янз бүрийн харшлах гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр өөрийнхөө арьсны байдлыг бас та өөрөө харгалзаж үзэж нааж үзээд хараарай. За тэгээд шүү нүрэ авах юм уу богино хугацаанд те 5-10 минут одоо шүршүрт ороод гарах одоо нөхцөлд бол энэ маань нэг амархан салдаггүй байгаа. Харин усанд удаан хугацаагаар хэвтэх тохиолдолд за мөн одоо юу гэдгийг саунд эднэртэй удаан хэдэн цагаар та байх тохиолдолд бол энэ наалтаа бол биднээсээ салгаад орсон хамгийн зүгээр байгаа. Тэгээд карт юм уу те электрон одоо ийм зүйлд аль болох ойртуулахгүй байвал маш сайн байгаа. За тэгээд мөн одоо электрон далган ялгаруулдаг аливаа зүйлийг тэ биедээ одоо агуулсан хүмүүс бас тэр хэсгээс хол хэсэгт бол наахыг бол зөвлөдөг юм байна лээ. Жишээлх юм бол одоо зүрхэндээ одоо энэ биенийхээ энэ тэнд төмөр сулгасан хүмүүс өдр байгаа даа штэ. Энэ тохиолдолд бол тэр хэсгээсээ жоохон хол газар нааж өгөхийг бол зөвлөдөг байгаа. За тэгээд MRI гэж ярьдаг тийм MRI-д орох гэж байгаа хүний хувьд яг нь орхосоо өмнө бол 1 хоногийн өмнө үнийг зөөхгүй байх хэрэгтэй. Мөн ямар ч гэсэн орхосоо өмнө би энд юу ч наахыг зөвлөдөггүй шүү дээ. MRI эднэрт бас тэр өөрөө сорон зүүн хүчээр ажилладаг учраас. За тэгээд зориулсан зориултын дагуу яг нь ашиглах хэрэгтэй. Зориултаас өөрөөр бол битгий ашиглаарэ гэж бол зөвлөж байна. За тэгээд наалт маань те Gem Move Magic Patch маань бол ийм хэлбэртэй яг ийм 10 зүйтэй байгаа. 10 зүүн тэгээд давхар юм зафаас наалтнуудаа те нэгийг наагаад аваад 2 өдөр байж байгаа. Дахиад та дараагийн наалтад наахтаа өөр наалтаар наах жишээний ийм зафаас нь бол ингэж өгөгдсөн байх нэ. Тэгээд хэрвээ таныг энийг наагаад таны бие захтанж барих юм бол яг нь шууд наахаа бол зогсоох хэрэгтэй байна. За тэгээд наалтын талаарх товчхон мэдээллийг хүргээд өндөрлөө. Бүгдэнд нь амжилт хүсье. Хичээсэн нэгэнд боломж үргэлж байдаг. Бүх амжилт таны хичээл зүтгэлээс шалтгаална гэдгийг ахин спонсор нь хэлье. Бүгдэнд нь амжилт хүсье манайхаа. За